Улсын хэмжээнд 1500 хүн цагтаа хоригдож байгаа. Тэд 6 сарын 27-ны өдөр сонгуул өгөх эрхээ эдлэнэ. 2 сая 800 мянган хүн амтай манай улсын хүн амын 3.2 нь тодруулбал 1 сая 800 мянган хүн сонгуул өгнө. Цагдаа орох төвд эрхчлөөгөө асуулсан хоригдлууд ч дээрх эрхийг эдлэх учиртай. Энэ эрхээ эдлэхийн тулд тэд иргэний үнэмлэх бичиг баримттай байх ёстой. Гэвч 1500 хоригдлоос 200 хүрэхгүй нь иргэний үнэмлэхтэй байна. Энэ цагдаа орж байгаа хүмүүсээс сонгох эрхийг хангах буюу Монгол улсын парламентын их хурлын сонгуульд сонгох эрхийг хэрэгжүүлэх энэ боломжийг хангах зорилгоор иргэний бичиг баримтыг төвлөрүүлэх, иргэний бичиг баримтжуулах асуудал, шинээр бүр төлөвлөх асуудлыг маш зохион байгуулалтаагаар шуурхааш хэрэгжүүлж байгаа. Хоригдлуудаа саналыг явуулын хуудасаар авна. 4 жилд ганц дохиох сонгогдох эрхээ эдлэхийн тулд цагдан хоригдж байгаа иргэд сонгуулийн өдрөөс өмнө иргэний үнэмлэхээ биедээ авахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас сануулж байна.